авчлаад энэстрийг тэгээ аквариумны ханаар хөвдөн хан хийж турш үзье гэж бодоо. Ингээд бол нүдийг энэ цонхны торон дотор авчуулаад тэгээ зүгээр сатуркаар энэ захуудын хоёо. Тэгээд энэ 96 талд нь наалтдаг юм тавьчих. Тэгээд аквариумын хан дээр нэгсэн төлөвлөгөөтэй. Нэг дэхтэй сайн тогтоочдгүй зүгээр хоёр өнцгөөс нь яваа зүгээр хэмжүүлээд үлгэж болох. Тэглэнэ. Хөвдөн тарах хэрэгтэй. Жид. Тань ерөнхийдөө тараачлаа. Тэгээ хөвдөө хатаах хүнд бас жоохон устгах зэрэг татчих хэрэгтэй. Тэгээд тэнийг хөдлөөн ингэж бүрээд тэгээд захуудын би сатуркаар тайлаа. Бүгдийг тойруулаад сатуркаар оё. Тэгээд диагоналдуулаад нэг сойчлаа. Дотроо хөдлөөд авахгүй. Окей. Тэгээд харагдчих واخ нэвт. Ихэд ингэж жид гаргацсан. Тэгээд энэ наалттай юмуд хийчлээ. Төр зуртаа. Тэгээд аквариумын хан дээр одоо ингэж нэг агаад тэгээд ингээд босгоод тавьчихна. Тэгэхээр аквариум дотроос эндээс нь гэрэл тусч байгаа болохоор энэ хөвд гэрэл рүү төмөрлөөд нэвт энэ торныхаа завсраа нэвт гарч ирж ургаад илэнхийдээ ингээд хөвдөө хаан болно. Туршилтын жумаар хийсэн болохоор энэ оёо сетрийн бас нэг очвол гэхсэнгүй гоё харагдуулах. Одоо үргээ гүйцэтгэж чивэл тэгэл баллаа гэж үзсэн. Ерөнхийдөө нэг бага насны хийх шээс болохоор бас том хан хийж чадсан байна. Артлын нэг юм боллоо. And then гүн хан дээр зоочлоо. Дотор талаас л ингэж харагдаж байна. Тэгээд одоо хөвд нь ургаад бүр нэвт гарч ирээд илэмхийтэй хөвд болохоор гоё харагдах байх. Дохондоо л нэг юмрхоо. Энэ тал дээр нь харин хар ватум ч юм уу гэрэл хаахын тулд юм наах хэрэгтэй юу бас дохон нэмдэггүй. Маш ургаад эхлэв. Хаасан дээр бах. Цаашаа дотор тийш нь уулахын тулд тэрийг бол харж байгаад болно.
Quorum ерөнхийдөө нэг юмруу. Энд C2-оо шахаж ирсэн. Гэж гараад дээш яваад харагдаж байна. Цооцсон байна. Энэ хөрөнгө криптод байрлалын өөрчлөлт навч зарим нилээд навчнууд нь өгсөн. Тэгтээ нь бол зөвхөн криптоос тэгдэг. Энэ шинэ газар одоо тасаад эхлэхээр шинэ навч гараад тэгээд гайгүй. За нэг